энэ тэр гэж ялгаа хэрэггүй. Бүгднийг адилхан нэмэх хэрэгтэй. Ажлын хэсэгт орсон гэдэг ч юм уу өөр бусад шалтгаанаар энэ дээр ингээд юм нэмээд явуул эн чинь ингээд жанхаа болж анхнаасаа төсвийн байнгын орон дээр энэ ажлын хэсэг дээр олон хүн оруулаа хэрэггүй, олон хүн орохоор талаас нь юм нэмсээр байгаа эцэстээ энэ төсөв чинь жанхаа болно гэж яг жанхаа болоод орж ирж байна. Тэгэхээр одоо би нөгөө ихэд энэ коннотуудын аюул дэмждэг явчих واخ. Ажлын хэсгийн дараа гай дараа тань саналуудыг бүгдийг тавьчихдаг. Хамгийн зөв шийдэл нь энэ. Бас ичих юутай байдаг. Улс орны эдийн засгийн бодолтой яг үнийг хэлэхэд аж ахуй нэгжүүдэд нэмэх гэж бол нэм бүгд ингэ. Бүгдэнд нь нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингэ тэндээс нь өөрсдөд нь таалагддаг ч юм уу яадаг ч юм тийм хүмүүсүүдийн оруулж ирэх мэдсэн байж болохгүй шүү. Бид нар ингэ аж ахуй нэгжүүдэд ялгаж хандаад байх юм бол одоо улсын хурлаас гарч байгаа шийдвэр чинь бүгд цаанаа асуудалтай болж ирдэ шүү. Тийм учраас энэ сандыг гайдагаа та өөрөө зүгээр татаад авчих. Бас энэ чинь төсөв баталж байна 15 оны төсөв угаасаа орлогонд бид бүтэхгүй. Биелэхгүй, зардлуудыг санхүүжүүлж чадахгүй. Тийм байхад бид нар зардлын саналууд оруулаад хэрэггүй шүү. Хэдэн тэрбумаар нэмж шүү. Болохгүй шүү. Нийлбэр дөнгүүд нь нийлээд баг 10 тэрбумын нэмэлт юм ороод ирж шүү. Нөгөө 1.5 тэрбум дээр хэдэн хүмүүсийн цайлаг хасан шилжээ зүгээр энэ дээр нийлээд энэ дөрвөн объект байна да. Нийлээд үзэх юм бол 10 орчим тэрбум төгрөгөөр зардал нэмээд ороод ирж шүү. Тийм учраас энэ нөгөө зүгээр гавыг дараагаар татаад авчихдаг уу? Гооч.